Бид нар ч одоо энэ байгууллагатай бол одоо тэтгэврт гартлаа ажиллана гэж бодож байна шүү дээ. Өглөө эдэн цагт ч гарсан одоо бидний дур амбарын борлуулалтаа дуусгачих юм бол эдэн цагт ч бууж болно. Иргэд нь би нэг сюрприз яриад араа гачцсан сууж байгаад манай он ч юм уу энийгэл тэгэл замдаа их л юм бодож яддаг байна. Үзүүлэлтээ 3 Монгол Улсын отхон хүнсний үйлдвэрлэгч Өв Соёл Үйлдвэр нь хүнсний аюулгүй байдлыг хангах зорилготойгоор 2025 оноос үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. Тус үйлдвэр нь нийт 18 төрлийн үндэсний уламжлалт бүтээгдэхүүнийг орчин үеийн бүрэн автомат технологитой хослуулан үйлдвэрлэдэг. Түүнчлэн Монгол Улсынхаа гурилан бүтээгдэхүүний хэрэгцээний 50%-ийг хангах үзэг хүчин чадвартай бөгөөд өдөрт 80 тонн талах нарийн боо үйлдвэрлэн хэрэглэгчдийн гарт түргэн шуурхай хүргэж байна. За өглөөний мэнд намайг Басогийн нэмдэрч гэдэг. Өв Соёл Үйлдвэрт одоо 2025 оны 6 сараас ахвалаад борлуулалтын менежерээр. Би болохоор Төв аймгийн Баянцэгц сумын овгол эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Амбал зургуулаа. Бид нар ч одоо энэ байгууллагатай бол одоо тэтгэврт гартлаа ажиллана гэж бодож байна шүү дээ. Ялангуяа шинэ үйлдвэр манай хамт олон бол маш сайхан илдэг найрсаг тийм л байгууллагатай. Нийт манайх ч 10 борлуулагч шүү дээ. Сонгон найрхан, Чингэлтэй, Сүхбаатар гэдэг дүүрэгт нэг борлуулагч. Орон нутагт бас 2 борлуулагч явдаг. Би бол яг сонгон найрхан дүүргийн одоо борлуулагч хэвгүй. Сонгон найрханд бол одоо 400-аас 450 дэлгүүрт ордог. Тэднийг яг ажлын 6 хоногтой хуваагаад болж игэл 7 хоногтой багтаад орохыг боддог. Хамгийн нэг өдөр нэг борлуулагчийг дагаж яваад тэгээс сураад маргаашнаас нь өөрөө биеэ дагаад тэгээс орсон та. Ажлын цаг бол яг одоо урьдчил захиалсан бараагаа ер нь дэлгүүрүүдэд яг дуусгаад амбарын үлдэгдэлгүй л орж ирэх хэвээр. Өглөө эдэн цагт ч гарсан одоо бидний дур амбарын борлуулалтаа дуусгачих юм бол эдэн цагт ч бууж болно. Манай жолооч Баттарч бол бас маш итгэлтэй, найдвартай. Өглөө цагтаа ирнэ. Ерөөс үний итгэл алдахгүй. Гол нь нөгөө хамтрагч гэдэг чинь бас жолоочоос их ур чадвар гарна шүү дээ. Түргэн шуурхай явна, өглөө ажилдаа ирэхгүй бол одоо би яах вэ те? Тэгээд найзаараа их тоглолдог байхгүй юу. Тэгэл ер нь өглөө найзаа би одоо ажилдаа очиж чадхааргүй болчлоо гэл. Тэгэл ингээд манай хүн заримдаа сандрал яач ба юу болчихоо гэл. Найз нь одоо яах вэ бас нэг ажил гараад тэр нь очихооргүй болчлоо. Тэгээд иргэд нь би нэг сюрприз яриад араа гачцсан сууж байгаад манай хүн ч юм уу энийгэл. Тэгэл замдаа их л юм бодож яддаг. За одоо нөгөөт чи ирэхгүй одоо би яах вэ одоо гэл. Тэнгүүт нь би алингийн зэний бараагаа ачичаад за явах уу найзаа гэдэг ингээд л орж ирэл. Өө чи яста надаар би ингээд тоглож ял да. Миний зүрх ер нь сүүл үеж яхаа эвгүй болоод байшгүй. Тэгчээдгийн тэгэл. Яг манай одоо энэ хамтрагч нь одоо энэ манай борлуулагч найз маань бол үнэхээр сайхан хүн чанартай бас хамт олонтой гоё нэр хүндтэй. Манай одоо энэ компанид бас нэлээд дээгүүр одоо ажил мэргэжлэрээ бас тэргүүлдэг ийм сайхан залуу байгаа. Шишмэл 2 ихтэй 5. За шандгүй 2. За илаач. За энэ танад их гарч ийн энийг жоох ахиухан тавьчих. Энийг ер нь гарахгүй байгаа юм чи. Энийг ер нь дараагийн ээлжинд тавха болчих гэдэг юм уу те. Бүр ингээд даналангуун дээр тавихгүй буцаалтаар. Нэг чинь буцаалтын бүтээгдэхүүнээ шууд авдаг. Тэгээд тэрийг ингээд буцаалт гаргахгүй тулд одоо бид нар чи ажиллаж байгаа шүү дээ. Байгууллагын одоо ашиг орлогч ер нь буцаалтаар бараа бүтээгдэхүүнээ аваад ивэл бас алдагдлалд орно шүү дээ те. Миний зорилго бол ерөнхийдөө буцаалтгүй л болъё гэсэн тэм зорилго тавьсан байна. Овьёстой мөхий энэ нэгч. Үзүүлэлтээ 3. За иристэ мөхий 3. Жилет цагаараа болж игэл эрт буух юм бол хамт олонтойгоо биега жилиг гаргаад дартс, теннис, волейбол одоо бид нар ч 14 хоногтой нэг юм уу нэг бөөнөрөө байгуулгаараа заал авдаг. Манай байгуулагч одоо жилдээ нөгөө хамт олонны спорт өдрлөг гэж явна. Тэрүүгээр бид нараас хоорондоо өрсөлдөн шүү дээ. Тэмцээн уралдаанд орно, амралт зугаалганд явна. За дараагийн дэлгүүр маань
их нарангийн өсөх мини маркет гэдэг ийш орж бүтээгдэхүүн өгнө. Таман өглөөний мэнд. Шоколад мөнхий лангуун дээр 3 байна. За. Хадаан дээр 2 байна. Нэг нь буцаалтаар шүү. За. Эднийх өнөөдөр 96,100-ийн бараа авч. Манайхан өв соёл гэдэг бүтээгдэхүүнтэй харилцаад жил гаргаад болж байгаа. Борлуулалт бол хайцсангуй сайжирч байгаа. Тэгээ хүмүүсийн худалдаа авалт бол аюул сайн байдаг. Тэгээ ам сайтай бүтээгдэхүүн байдаг. Амт чанар сайтай байдаг. Өнөө өглөө надад хэлж За. За баярлалаа. За тэгээ өнөөдөр манай үйлдвэрийн нэг өдөртөө танилцсан ICM-ийн сайтын хамт олондоо маш их баярлалаа. Өглөө болгоо одоо шинэ бүтээгдэхүүн одоо та нарын гар дээр очиж байгаа шүү. Тэгээд хэрэглэгчд маань бидний үйл ажиллагааг дэмжиж өнөд дэвлэгдэх үндэсний брэнд Өв соёл үйлдвэрээ дэмжээрэй. Миний сонгосон Өв соёл үйлдвэр.